Зөөцөн залуусаа тулгаабын тулгаа байна. За энэ удаагийн Sneaker Peeks сургалтынхаа бичлэгээр Harden Volume 7-ийн ревю хүргэхээр шийдлээ. За бичлэг эхлэхээс өмнө Sneaker Peeks сургалтын ерөнхийдөө үзүүлэлтүүдийг Hopsgeek сайтаас авдаг байгаа. За доорх хаж 3 экспертүүдийн ревю орж иж бичлэг хийдэг. За их сурвалжаа хаанаас авдаг вэ гэсэн асуултууд харагдчихсэн тийм учраас. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. But that's alright. За Harden Volume 7 нь 2023 оны 2 сард $160 үнэтэй худалдаанд гарсан. Зөвлөлт рүү орцгоё. За зурлалт нь 8.8 он авчээ. За зурлалт нь дотор талбайд маш сайн, гадна талбайд арчих шаардлагатай тоос хурдан татдаг гэсэн байна. За зөөлөвч нь 9 он авчээ. Зөөлөвчийн систем нь арт хэсэгт Boost, урт хэсэгт Light Strike зөөлөвчийг ашигласан. За X-Plate Shank-ийг бас ашигласан байна. Хойд хэсгийн Boost ашигласан нь сайн мэдрэгддэг, зохилтын хамгаалтыг сайн болгож өгсөн. За урт хэсгийн Light Strike зөөлөвч нь нэмгэн мэдрэгддэг боловч bouncy, талбай мэдрэмж сайн болгож өгсөн. За материал нь $8 он авчээ. Материалууд нь эвтэйхэнч хямдхан мэдрэгддэг. Дотор талын зөөлөвчүүд нь маш тав тухтай болгож өгсөн, оймш шиг мэдрэгддэг. За хамгийн том асуудал нь агааны солилцоо байхгүй гэсэн юм. За дэмжигч нь 8.5 он авчээ. Материалаас шалтгаалаад доктортой 2 тийш хөдөлгөөнд доктортой локдаун нь сайн. За шагаа хэсгээр байрсан зөөлөвчүүд нь шагааг аюулгүй мэдрэгддэг гэсэн байна. Fit 8.3 он авчээ. Өсгийн хэсгийн зөөлөвчүүд нь маш сайн. За After нь 25%. За Size нь True Size. За USA 9 size дээр 450-аас 460 г байрсан байна. За давуулууд нь хэм бол ихэнх үед зурлал нь гайхалтай. За зөөлөвчийн тэнцвэртэй байдал гэсэн. За сул тал нь агааны солилцоо байхгүй. Материал нь өндөр чанаргүй гэсэн байна. За ер нь Harden цуглал 5-6-аас хойш уналтанд орсон гэхэд буруудахгүй. За 5 бодох юм бол 6 дажгүй гарсан боловч Harden 5-ын бүтлгүүтэл нь нөлөөсөн үү? Эсвэл Nike болон Puma брэндүүд энэ хугацаанд өөр хямд өөрөөр одуудын пүүзийг гаргаснаар Harden 6 тэгж их тоогдоогүй өнгөрсөн. За Harden Volume 7 харахад Adidas-ийн хуучны old school загваруудыг санагдуулсан байгаа хаа. Tracy McGrady гэх мэтлэн Harden 7 өмнөх Harden line-аас Discovery хандлага руу явсан. Загвар нь л ихэд хуучин old school маягийн загвартай. Өмнөх Harden line-ы бүх sneaker-үүд low cut байсан бол Harden 7 mid cut бараг high cut руу төгсөн байгааг анзаарсан баха. За тийм ч болохоор тэрв Harden 7 хүмүүсийн анхаарал тас ороод байгаа. За зурлал зөөлөвч эвтэйхэн байдал нь сайн. За зурлалтын үед энэ line дотроо топ түвшинд орохороо гэсэн байна. За өсгийн хэсгийн олон давхар зөөлөвч нь шагаа хэсгээрээ эвтэйхэн болгож өгсөн аюулгүй санагдуулдаг. Харин материалын зузаан агаар нэвтрүүлдэг хүнд байдал нь сул тал болж өгсөн. Гэхдээ ерөнхийдөө тийм хүнд мэдрэгддэг гэсэн комментүүд байна. За мэдээж boost ашигласан болохоор тодорхой хэмжээнд пүүсний жинг бол дарах нь ойлгомжтой. Зүгээр харахад л пластик, балк материалууд их ашигласан байгааг харж болох юм. За бас нэг асуудал нь $160 үнэтэйгээр худалдаанд гарсан. За сүүлд гарсан пүүснүүдтэй харьцуулах юм бол $160 нь бас арай жоохон үнэтэй талдаа орсон. Мэдээж boost ашигласан учраас жоохон нэмэгдлээ байна. За бүх байрлалын тоглогчид өмсгөд тохиромжтой ч хөнгөн low-cut sneaker дуртай хүмүүст л тохиромжгүй болов. За ямар ч тач өмнөх 5 болон 6-аас хамааргүй дээрцсэн гэсэн хүмүүс нэлээ их байна. За ингээд өнөөдрийн бэлтгэсэн ревюг хүрээд дуусчихин. Бичлэг таалагдсан бас subscribe, like, donate хийж өгөх хүсье. Баяртай.